эрхэм танд гівш Майкл Роучийн цэцэрлэг хэмээх буддийн сургаалт бүлгэрийг төлөвлөж байна. 2 дугаар бүлэг Энлэл. Дулааны улирал дуустал тэр намайг нөгөө цэцэрлэгт олон удаа дагуулan очиж тэнд ихэлсэн хичээлээ үргэлжлүүлсэн билээ. Хичээл ямагт шөнө болдог байсан бөгөөд цэцэрлэгийн хаалгаар оронгууд нэг ч үг хэлдэггүй хатуу журамтай. Бүх хичээлээ нүдний харц, гар хуруу, үс мэдрэхүйгээрээ заадаг байсан юм. Хичээл байнга нэг маягаар явагдаж, би зөвхөн түүний биеийн халуун илж тансаг үнрийн тухай бодно. Тэр юу бодож байсныг би одоо хүртэл мэддэггүй юм. Бид хоёр хэдэн цагаар шинэхэн дурлалт хос шиг суухдаа хорон бүрийг хичээлдээ зориулж авраг модны доор зүлгэн дээр хэвтээд усан өргөдүүрийн чимээ цөлийн шөнөөр ховорхон нисдэг шуудын далавчны анир чимээг чагнах юм уу? Цээжин дундуур нэвцүүлбэх мэт үлээх зөөлөн сэрүүн салхийг бүхэл биеэрээ мэдэрдэгсэн. Тэр үед бахархал ч юм уу, хүсэл ч юм уу, эсвэл урам хугарах, гутрах сэтгэл төрөх бүрт тэр дорн түүний харцнаас уншдаг байлаа. Тэрний маань нүд заримдаа миний тааж үлж чадах сэтгэл хангалуун байдалтай онис хийж, заримдаа гэнэт эгдүүцэн зэвүүрхсэн маягтай ширүүн харцтай болно. Миний бодлыг яв цав мэдж байгааг нь би ойлгодог. Өөрийгөө санаа бодлоо толинд харж байгаа мэт хараад өөрийн бодлоо ямар ч хэрэггүй цэвэр ариун бишийг мэдвэгц тэр замаан бодлоо тэр даруйд нь орхидог байлаа. Ийм бодлоо орхих нь бас ч таатай. Учир нь муу муухай бодлыг зүгээр нэг орхих ус. Тийм зүйл бодохоо болимогц тэр намайг хүүхэд чихрээр шагнах адил толгойг минь илэх юм уу үнсэх инхрийллээр шагнадаг байлаа. Ийхүү би энэ цэцэрлэгт göдөг мэт сургуулилж бодол санаагаа ажиглан цэвэршүүлж сурсан юм. Шөнийн энэ хичээл өөрийн гэсэн хэмнэл үе шаттай бөгөөд үүний зэрэгцээ ердийн сургууль дэх хичээлдээ явж дэлхийн ертөнцийг судалсаар байлаа. Шөнийн хичээл цэцэрлэгт болоход ертөнцөөс ангид болсон мэт санагддаг байсан бол өдрийн цагт хамгийн бодтой чухал хичээл мэт санагддаг байлаа. Би улам ихийг мэдэж ойлгох болж түүндээ эрэмшин бахархах болсон ба нэг өдөр энэ мэдрэмж маань оргилдоо хүрч билээ. Би тэр өдөр хааны тамга гарын үсгтээ нийслэл эзэн хааны актемд орох элсэлтийн шалгалт өгөхийг үрсэн загтал хүлээж авсан. Энэ бол хөдөө нутгийн шавилхан оюутанд өдрийн од мэт ховорхон тохиох нэр хүнд шүүд. Оюутан бүхний мөрөөдөл нь байсан. Би тэр загтлыг бариад ээжийнхээ морийг унаад давхиж хүрлээ. Гэтэл намайг амьдралд минь тохиолдох хамгийн том сургамж үнэхээр бүрэн бахархаж болох зүйл хүлээж байжээ. Тэрнтэй сүүлчийн удаа уулзах тэр мөчөд намайг яаж харсныг би хизээж мартдаггүй. Тэр буудан дээрээ хөвтөө суугаа хоёрын хооронд налааж задгаа үс нь ар нуруугаа бүргсэн байлаа. Тэр үед манаа нутагт ховор байсан энд тэндээ улаан сарна хатхан ойсон Япон торгомсог цамц өмссөн байлаа. Би хааны тамга гарын үсгтээ загтлаад илгэж бариад надад баяр хүргэн гэж итгэж байсан юм. Энэ загтал эзэн хаанаас надад ирсэн юм. Эзэн хааны актемд шалгалт өгж илсэх өрлөг гэж би оронгуудаа дуржигнуулахад түүний хүрэн нүд нь миний хэлснийг ойлгосон шинжчгүй байгааг би олж харлаа. Тэрний гинэн хонгор харц бугумтын зэрлэг амтны нүд мэт ямарч атгах санаагүй тормоож байлаа. Тэр бас л нэг ч үг хэлсэнгүй. Би ихээхэн бие тоож эхэлснэ. Тэр харцнаас толинд харах мэт олж мэдсэн. Тэрний санааг ойлгосон боловч өөрийн санснасаа буцсангүй. Он дуусахын өмнө нийслэл орж ахиж дэвших замаа хөөлөө. Он жилүүдийг юу авч одсныг би хэлж чадна. Би нийслэлд ирж шалгалт өгч актемд орж энэ бүхэн эргээд намайг залгижээ. Надад тун баг зүйлийг маш сайн заахаар мэрэгдсэн хүмүүсээс би их зүйлийг сурсан боловч мэдлэг маань тун баг. Би эрдмийн өндөр зэрэгтэй гэртээ эргэж ирсэн ч
Сэтгэл дотроо хоосон ирснээ мэдлээ. Би тэрний сургийг сонсгоо болж ээж маань өөд болж ах дүү нар тарж одоод тэрнийг хаана байгааг мэдэх хүн байхгүй болжээ. Авраг модтой өнөөх цэцэрлэгт би соронзон татагдах төмрийн үрдэс мэт татагдан тэнд байнга очиж тэрхэн газрыг зүрх сэтгэлээрээ онгойлгож чадвал тэрнтэйгээ дахин учран тэгээд энэ ертөнцийн элдв зүйлд сэтгэл хоёрдохгүй гэж санаа шулуутсан байлаа. Ингээд цэцэрлэгт сууж уншиж бичих боломжтой бяцхан оромж олж аваад шөнийн цагаар цэцэрлэгт ирж хэдэн цагаар алхах юм уу? Авраг модны доор модон сандал дээр суух. Эсвэл цэцэрлэгийн хаалганы дэрэг зогсоод тэрнийгээ хүлээдэг боллоо. Нэг шүн цэцэрлэгтээ ирж тэрнийг минь ирүүлж өгөөч хэмээн бурханд мөргөж суутал харанхуйд ард минь нэг хүн зогсож байх шиг санагдлаа. Зүрх амаар гарах шахан бурханд мөргөсний ачаар мөрөөдөл минь биелэв хэмээн эргэж гартал. Гэвч миний бараг дээрээс тонгоон харж байгаа тэр хүний царай өөр хүнийх байсан бөгөөд энэ бол эртний төвдийн эрдэм ухааны агвайх багшийн царай ийм л байх ёстой гэж би нэлээд харсныхаа дараа танилаа. Миний өмнө зогсож байгаа тэр хүн бол үнэхээр агвайх зонхов багш мөн байлаа. Гэхдээ тэрний царай 500 жилийн тэртех жинхэнэ ихээс нь хуулбарлсан олон баримлтай огт төсгүй байлаа. Эрдэм ухаан төгс их багшийн царай ийм л байх болов уу гэж бидний төсөөлдөг инрэл хайр дүүрэн гэрэлтсэн гэгэн сайхан дүр чалга хязгааргүй өрөвч өгөөмөр харцж алга харин шонхор шувууны хошуу шиг том монхор хамар ихэнхийг нь эзэлсэн жижигхэн нүүрэнд нь нэвт шувт ширдсэн догшин нүд гялалзаж эрх хүч төгсийн дээр бүхнийг энэрэн өршөөх хүслийн шинж том дэлдэн чихэл байлаа. Тэр энд байхгүй. Чиний харж байгаа энэ бол ердөө чи өөрөө байж магадгүй. Гэвч би чиний хүснээр багасаар тусалж чадна. Өнөө хүртэл амьдралаа хийдэм юурсан. Энэ цэцэрлэгт үтсэн хичээлээ чин сэтгэлээс чин сурахгүй болоо. Үлдсэн амьдралаач хийдэм юурч мэдэх чамд би туслах ёстой. Гэж тэр энгийн байдлаар өгүүллээ. Гэвч би амьдралаа хоосон өнгөрүүлээгүй. Эзэн хааны ягт юм суралцаж өндөр зэрэгтэй төгссөн. Энэ дэлхийн олон сая хүн дотор над шиг юм өндөр амжилтанд хүрсэн хүн цөөхөн ч үү дээ гэж би эргэцүүлэн бодлоо. Гэлээж гисэн та амьдралаа дэмий өнгөрүүлсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Эзэн хааны академийн зэрэг гэсэн энэ цаас танд юу өгөх юм бэ? Би хуулийнч, ангах ухаанч, эсвэл өөр нэр хүндтэй мэргэжлэр докторийн зэрэг хамгаална. Тэр зэрэг надад баялагийг өгнө штэ. Баялаг гэж юу юм бэ? Тэр миний өмнө зодоонч хүүхэд шиг тул зогсоод асуулаа. Энэ удаа тэр дэндүү жижигхэн болохыг нь би ажиглаад нэг их гайхсангүй, харин ч өөрийнхөө давуу талдад итгэлтэй боллоо. Би нэг их баян хүн болохыг хүсэхгүй байна. Эд уйлаг бол амьдралын цорын ганц зорилго биш гэдгийг би академид гүн ухаан судалж байхдаа мэдж авсан юм. Баялаг гэж юу вэ гэвэл амьдралд хүрэлцэх хэмжээний даруухан хөрөнгөтэй байж өөрийнхөө болон гэр бүлийнхээ ая тухтай байдлыг хангана гэсэн үг. Гэр бүлтэй төгтөө орон байртай сайхан хоол идэж тав тухтай суух нь амьдралаа дэмий өнгөрөөж байгаа хэрэг биш үү? Үгүй дээ, энэ бол амьдралаа дэмий өнгөрөөж байгаа хэрэг биш. Энэ бол бүрэн дүүрэн утга агуулгатай сайхан амьдрал. Утга агуулгатай гэсэн үгийг сонсмогц. Харанхуйд түүний нүүр үл мэдих цайрч шонхрын мэднүүдээрээ миний нүд рүү ихт ширтэн шонхрын хушуу шиг том хамраа нүүрэнд тулгах шахан шонхрын сарвуу шиг дахин гараараа миний гарыг бацлаа. Амьдралаа зөвхөн зовлон гачигдал донд өнгөрөөж энэ зовлонгоос гэтлэхийн төлөө юу ч хийхгүй байх нь мөнөөх амьдралаа хийх хоосон өнгөрөөж байгаа хэрэг юм биш үү? Ерөнхийдөө дэмий өнгөрөөж байгаа хэрэг мөө. Гэвч амьдрал дандаа ийм байхгүй. Амьдрал тав тухтай байхдаа сайхан. Сайхан гэр бүл, тоглог, орон байшинтай, хүмүүсээр хайрлуулж, сайн найзуудтайгаа байх нь
сайхан амьдарч байгаа хэрэг биш гэж юу? Тэгэхээр эн чинь зовлон биш гэж юу дээ? Гэж тэр хэлээд цэцэрлэгийн хаалганы ойролцоох хан руу намайг дагуулan зүдэг дээгүр алхах зур. Ясаа хугадах юм уу, өрөөсөн гараа тариулах, эсвэл ихийхээ өгүүлэх нь зовлон биш гэж та хэлэх гэж байна уу? Энэ үг надад гай зовлонг сануулах шиг боллоо. Энэ бүхэн зовлон мөн. Гэвч амьдрал тэр чигтээ зовлонгоос үтээгүй. Эдгээр зовлон одоо ч байна. Хойшид ч байх болно. Гэхдээ онцгой нэг өдөр, онцгой нэг жил байх бөгөөд басгүй нэг амьдралд нэг хүнд зовлонгоос гадна сайн сайхан аз жаргалтай өдрүүд бас ирнэ шүү дээ. Аз жаргал гэж юу юм бэ? Гэж тэр асуулаа. Аз жаргал гэж юу юм гинэ? Гэж би дотроо давтаад хүний дүрд хувилсан агуу их ачид зонховын миний хажууд алхаж яваа энэ жижигхэн гавшгаа хүнийг агуу их гүн ухаантан гэж итгэхэд бэрх болж. Түүний төрөх байдал төдийгүй саяны тавьсан асуултанд урам хугарах шиг боллоо. Баяр баясгалаар дүүрэн наадан тоглож байгаа хүүхэд аз жаргалгүй гэж юу хэмээн би хариу асуулаа. Тэгэхээр баяр хөөртэй инээж байгаа хүүхдийн царай таны аз жаргалын тухай төсөөлөл юм шүү дээ. Тийм ээ. Энийг хэн үгүйсэх юм бэ? Энийг зовлон гамшиг гэж хэн хэлэх юм гэхэд тэр гэнэт зогсоод намайг уур хилэнгийн зэрэгцээ өрөвдөж хайрлсан харцаар анхааралтай ажигласнаа. Тэр хүүхэд гамшиг зовлон үзэхгүй гэж юу? Тэр урд наслаж эцэг эхээ өгөхийг үзэхгүй гэж юу? Дайн дэжин гачигдал зовлон хүмүүс бие биедээ учруулдаг элдв гамшигт зовлон үзэхгүй гэж юу? Хайртай хүний алдахгүй гэж юу? Нэгэн цагт хөгшөрч амьдрах чадваргүй амандаа шүдгүй арчаагүй амьтан болохгүй гэж юу? Ер нь иймэрхүү зүйл тохиолдож мэдхэл юм л та. Тохиолдож мэднэг нь хэрв тохиолдохгүй бол тохиолдох боломжтой гэсэн үг үстэй. Тийм ээ? Ийм зүйл тохиолдох боломж маш их байна. Одоо инээж баясаж байгаа хүүхэд хичнээн жаргалтай байлаж хөгшөрч арчаагүй амьтан болох хүртлээр дээрх бүх зовлонг амсаж болно. Тэгвэл та яагаад инээж буй хүүхдийг аз жаргал гэж хэлж чадж байгаа юм бэ? Энэ бол мэдээч зүйл. Тэр хүүхэд баяр хөөртэй байгаа учраас нэг талаар сайхан харагдаж байна. Яг энэ үед тэр аз жаргалтай дараа нь тэр хөгшөрч зовлон гамшиг амьдралын муу мухайг үзэх байлаа ч гэсэн яг энэ үед залуу баяр хөөртэй сайхан байгаа юм гэж би эсэргүүцэхэд миний нотлогоо цээжний гүнээс аяндаа гарч маш их нухацтай зүй ёсны мэт санагдаж байлаа. Энэ бол ердөө жаргал, сэтгэлийн жаргал. Түүнээс биш хурц судганы эрэнд хилээ айжмаар гүн оруулж байгаа адил зовлон биш юм аа. Яалаа гэж дээ. Хутгаар хилээ зүснэ гэдэг чинь зовлон шүү дээ. Гэвч та хутганы эрийг зузаан балаар бүргэсэн гэж төсөөлөд үзтээ. Зүгийн балан дор сахлын хутга нуусныг огт мэдхгүйгээр долоож балны сайхан амтанд таашаал авч байхдаа дор нь хурц ир байгааг мэдэхгүй. Харин бал долоож байхдаа хилээ зүснээ сүйд нь мэдэх болно. Гэлээч гэсэн энэ бол таашаал биш зовлон шүү дээ. Би сахлын хутганы хурц ирийг төсөөлж байна. Би бал долоож байгаад хутганы ирийг долоож хилээ зүсвэл зовлон ламсан шүү дээ. Тэгэхлээр та бал долоохон зовлон гэж хэлж байх шивдэ. Тэрний дуу хоолой ирэмшингүй шинжтэй сонсогдож би активд байхдаа хамт суралцдаг нөхөртөөгөө шатар тоглож тэр намайг мад тавиулах дөхлөө хэмээн хэлж байхыг сонсох мэт боллоо. Бал өөрөө бол зовлон биш таашаал. Гэвч дор нь хутганы ир байгааг мэдэлгүй долоож хилээ гүнзгий зүсгэн таашаал юм биш үү? Үгүй дээ. Энэ бол таашаал биш гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тэгвэл таашаал зайлшгүй шаардлагатай бөгөөд түүний араас заавал зовлон дагаж явдаг гэдгийг ойлгоол бид энэ бол таашаал биш гэж хэлж болох нэ? Тийм ээ. Гэж би Ялсан Баатрын дүртэй хэллээ. Тийм ээ гэж тэр бас л бардам хэлээд баяр хөөр дүүрэн ямар ч зовлонгийн тэмдэггүй хүүхдийн царайгаар над руу мишээлээ. 2 дугаар бүлэг төгссөв. Их болсон 6 зүйлийн хамаг амьтанд өдзий худаг орших болтугай.